Сайн байцгаана уу DBS-ийн үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэдээг айлтхан дэвшүүлж байна. DBS-ийн мэдээний алхнаас эрхлэн бэлтгэдэг төвийн бисийн мэдээллийн хөтөлбөрийнхөө шинэхэн дугаараа танилцуулахад бид бэлэн боллоо. Үзэгч та бүхэн өнөөдрийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхнэмдээ өдгөөгөөс 105 жилийн тэртээ буюу 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ардын журам цэрэг Хягтотыг чөлөөлж улс орныхоо бүрэн эрх тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхийн алдаа байгуулж байсан түүхтэй. Тиймээс бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос эхлэн 3 сарын 18-ны өдрийг аль биесээр тэмдэглэж ирсэн түүхтэй байлаа. Тэгвэл өнөөдөр тус өдрийг тохиолдуулан дархан цэргийн хүрээний ёслолын жагсаал болон зэвсэглэл техникийн үзэсгэлэн найрамдал талбайд зохион байгуулагдлаа. Монгол улсад орчин цагийн зэвсэг төвчийн үүсгэн байгуулагдсны 105 жилийн Монгол цэргийн өдрийг өгтөн Дархан аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтарсан Дархан цэргийн хүрээний ёслолын жагсаал зэвсэглэл техникийн үзэсгэлэн арга хэмжээ өнөөдөр найрамдал талбайд ёслол төгөлдөр боллоо. Энэ үеэр мөн Дархан аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион явагдсан спортын цогцлбор тэмцээний шагналыг гардуулсан юм. Тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байранд Хурандаа Улаанбаяр захирагчтай зэвсэг төвчний 330 дугаар анги, Дид байранд Хурандаа Нацагд орж дарахтай Дархан аймгийн цагдаагийн газар тодорсон бол 3 дугаар байранд Хурандаа Амгаланбаатар дарахтай шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа 445 дугаар ангийн хамт олон тус шалгаран өргөмжлөл мөнгөн шагнал шилжиж явах цомоо гарт авлаа. За Дархан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд Монгол цэргийн өдөр зөвшөөрсөн 105 жилийн аяг ухтаж одоо 14 өдрийн хугацаатай нэлээд олон тэмцээн уралдаан сурталчилгааны ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулж явууллаа. Үүнээс одоо дурдах юм бол Дархан аймаг дахь төрийн цэргийн байгууллагууд за мөн Дархан аймгийн застрагын тамгын газар, Дархан сумын застрагын тамгын газрын оролцсон энэ төвийн спортын уралдаан тэмцээнүүд одоо 12 төрлөөр нийтдээ 300 орчим тамирчид дайчид оролцсон юм тэмцээн болж дүнгээ гаргалаа. Баярын өдрүүдийг тохиолдуулж залуучууд хүүхдүүдтэй одоо Ахмад үеийнхээ дайчин алдрыг сурталчлах, таниулах зорилгоор бас сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж явуулсан. Үүнээс одоо дурдах юм бол Дархан аймагт одоо ерөнхий боловсролын сургуулийн нэг танхимд эх оронч танхимыг байгуулж үүнд одоо Дархан аймагт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд бүгдээрээ идэвхтэй оролцож одоо танхимыг бүрэн тогтжуулж хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн цэргийн байгууллагуудын зэвсэглэл техник тусгай багаж хэрэгслийн үзэсгэлэн дэлгэн одоо хүүхэд залуучуудаа сурталчлах, таниулах хүүхэд залуучуудад одоо цэргийн эрдэм зэвсэг техникийн одоо үйл ажиллагааны талаар одоо тодорхой хэмжээний сургалт дадлагуудыг бас богино хэмжээнд явуулж байна. За энэхүү үйл ажиллагаа маань ерөнхийдөө бол багцлаад хэлэх юм бол одоо бид бүхэн Монгол цэргийн өдөр гэж байгаа Монгол цэргийн түүхийг одоо Монгол улсын түүхтэй адилтгаж үзнэ. За үүний дотор орчин цагийн зэвсэгчийн үүсгэн байгуулсан гэдэг маань одоо 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Их Чанчин Дээсхбаатарт удирдуулсан Монголын ардын журам цэрэг Хягтыг чөлөөлсөн энэ өдрийг бол одоо 1946 оны их хурлын тогтоолоор Монгол цэргийн баярын өдөр болгон тэмдэглэж ийм шийдвэр гарсан байдаг. Одоо үүнийг аймгийнхаа хэмжээнд төдийгүй улс орон даяар тэмдэглэж байгаа. Үүнийг одоо манай Дархан аймгийн хэмжээнд бол аймгийн удирдлага төрийн цэргийн байгууллагууд одоо амжилттай зохион байгуулж явуулж байна. Дархан аймгийн цагдаагийн газрын хамт олон Монгол цэргийн өдөр орчин цагийн зэвсэг төвчийн үүсч өгдсөний түүх 105 жилийн аяг тохиолдуулан Дархан аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдсан одоо цогцлбор тэмцээнд энэ жил одоо Дид байр шалгарсан ийм амжилттай оролцлоо. За цагдаагийн газар мөн одоо өмнөх жил бас энэхүү Дид байранд бас шалгарч яасан. Тэгээд энэ жил бас амжилттай бас давтж байна. Тэгээд энэ жилийн үед бол бас олон байгууллагууд оролцлоо. Нийтдээ 17 байгууллагын 300 орчим бас тамирчид үндсэндээ нэг 12 төрлийн спортын төрлөөр хоорондоо өрсөлдсөн ийм одоо онцлогтой жил байлаа. Тэгээд та бүхэндээ бас энэ Монгол цэргийн өдрийн баярын мэндийг бас нийт цагдаагийн газрынхаа бие бүрэлдэхүүний өмнөөс хүсээрээ баярлалаа. Монгол цэргийн өдөр Монгол улсад орчин цагийн зэвсэг төвчийн үүсгэн хөгжсөний 105 жилийн баярын мэндийг Батлан хамгаалах салбар болон зэвсэг төвчний салбартай ажил амьдралаа холбосон үе үеийн ахмадууд нийт албан хаагчдаа дэвшүүлж байна.
Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан Улаамигт IELTS 100 буюу 2 дахь удаагийн хөтөлбөр амжилттай өндөрлөж 3 дахь удаагийн хөтөлбөр эхэлж байна. Ингээд залуучууд театраас бэлтгэсэн сурвалжлалыг одоо хүргэе. Нийт IELTS 100 хөтөлбөрт ер нь бол 2 удаагийн шалгалтанд ордог. Эхнийх нь бол ирээдүйд дэлхийд дахиндаа хөл нийлүүлээ алхаж, олон улсын түвшинд суралцах сурагчдыг бэлтгэх зорилготой Дархан Улаамигт хэрэгжиж байгаа IELTS 100 2 дахь удаагийн хөтөлбөрт 3 сарын хугацаанд 59 сурагч, харин Pre-IELTS хөтөлбөрт 26 сурагч амжилттай хамрагдаж, батламжаа гартаа авлаа. Хөтөлбөрт хамрагдсан сурагчид сэтгэл өндөр байна. Намайг Халиун Болдиан гэдэг. Би Дархан Эмпати сургуулийн 11-ийн бие ангид суралцдаг. Тэгээд би анх IELTS-ууд хөтөлбөрт хамрагдахдаа мэдээж нөгөө тэг сонгон шалгуулах шалгалтанд хамрагдсан байгаа. Тэгээд хамгийн сонирхолтой юм нь одоо би яг тэр одоо сонгон шалгуулах мок шалгалтанд нь яг 825 оноо аваад тэгээд саяны тэр өгсөн шалгалтанд бас адилхан 825 оноо болцох хангаа тэгээд 8 тэрний таймлагтад 8.5 оноо олсон байгаа. Энэ би Азад орохтой бол маш их талархалтай явж байгаа. Яагаад гэвэл одоо бидний дуу хоолой болж тэгээд бидний ирээдүйг бодож энэ IELTS хөтөлбөрийг явуулж байгаа болохоор энэ биднээс маш их давуу талж болж байгаа гэж би бодож байгаа. Батөрийн шиг Эрдэнэ гэдэг Дархан Эмпати сургуулийн 11-ийн C ангийн сурагч. Тэгээд IELTS 2 төсөлд хамрагдсан, амжилттай хамрагдсандаа баяртай байна. Тэгээд энэ одоо сургалтыг зохион байгуулсан засаг дарга боловсролын газрын хамт олон мөн Эдзон группийн бүх багш нартай маш их талархснаа илэрхийлье. Тэгээд хамрагдсандаа маш их баяртай байна. Мэдээж хэлний мэдлэг бол маш чухал. Тэгээд IELTS 100 хөтөлбөрт хамрагдаад маш одоо амжилттай одоо өндөр ахиц дэвшил гаргасан гэж бодож байгаа. Тэгээд маш их баяртай байна. Би Шарын гол сумын 2 дахь сургуулийн 11 банкны сурагчийн бэлгэн байна. Манай багш нь бол тэгэл мундаг штеп бүгдээрээ тэгэл хүүхд болгон тэгээ ялгархгүй тэгэл хичээвэл тэгэл болчтой штеп юм гээд бол. Би бол тэгж л боддог. Багада 8 оноо л авах бодолтой байгаа. Тэгээ би IELTS 9 сард өгнө. Намайг их сургууль авахтай 70 гэдэг. Би өөрөө оюуны ирээдүйн сургуулийн 11-ийн 3 анги суралцдаг юм аа. Тэгээд 2025 онд яг 11 сарын үед IELTS 100-ийнхаа шалгалтыг өгөөд тэндээ тэнцээд орж исэн. Яг орсны дараа төрсөн мэдрэмж бол үнэхээр гайхалтай байсан. Яг яаж н хүүхдүүддээ зэрэгцээд тэнцээд орчих вэ гэж үнэхээр өөртөө итгээгүй. Тэгээд манай найз яг тэрний өмнө жил IELTS-ууд орж исэн. Би үнэхээр биширдэг найз байна юм аа. Сургалтын процесс болохоор яг өдөр болгон IELTS гэж юм шиг байдаг байсан. Өдөр болгон яг IELTS-ийн мокийн тестний материалуудыг ажиллаад өдөр болгон сэтгэл зүгээ бэлддэг байсан. Тэгээ одоо ч би өөрөө бэлэн болсон гэж бодохгүй байна. Тийм болохоор одоо 1 сар хүртэл хугацаа байгаа болохоор 2-оос 3 сар үнэхээр IELTS-та сайн бэлж байгаа, сайн оноо авна гэж бодож байна. Миний зорилго мөрөөдөл бүр 3 наснаас хойш тодорхой байсан. Яг би 3 настайдаа өөрөөхөө ярьжсэн зүйлсүүдийг цаасан дээр бичээд ээж минь хадгалсан байхад зохион бүтээгч болно гэж тэрүүд би бичсэн байсан байхгүй юу. Тэгээ би одоо энэ сарын 21-нд өөрөө олимпиадад орно. Тэгээ тэрэндээ бэлдээл байгаа. 2 дахь удаагийн IELTS 100 хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагааны үеэр IELTS 100 3 дахь удаагийн хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгааг дуулгавлаа. 3 дахь удаагийн хөтөлбөр зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагчдыг хамруулах юм а. Бүртгэл өнөөдрөөс эхлэн 3 сарын 18-нд дуустал явагдана. Бүртгүүлсэн сурагчдаас 3 сарын 19-ний өдрийн 16 цагт ерөнхий боловсролын 1-р сургууль дээр төвшин тогтоох шалгалт авлаа. Үүний дараагаар мок тестийн 6 онооноос дээш оноотой сурагчдыг хөтөлбөрт хамруулах юм байна. Үүнд төр хувийн хвшлийн бүх ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдах бөгөөд төлбөрийн 50% аймгийн засаг даргын хамын газраас 30% сургалтын төвөөс харин 20% суралцагч өөрсдөө төлөх юм. Мөн энэ жилээс хуваараа IELTS шалгалтанд бэлтгэн 7.5-аас дээш оноо авсан сурагчдад 1 сая төгрөгийн урамшуулал буюу шалгалтын төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлсэн. Дархны хүүхдүүд Улаанбаатар хотод очиж IELTS шалгалтаа өгдөг. Тэгвэл аймгийн удирдлагууд энэхүү асуулыг шийдвэрлэхээр төвийн бүсийн шалгалтын төвийг Дархан Улаамигт нэг саналыг хөрвүүлж хамтран ажиллахаар төлөвлөж байна. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөр өршин танд хүрж байна. Дараагийн мэдээллийг танилцуулъя. Наврозын баяр нь байгаль дэлхийн нойр насаас сэргэж шинэ жил эхэлж байгааг бэлэгдэн эв нэгдэл элбэг дэлбэг байдал ахмадаа хүнддэхийг эрхэмлдэг утга учир дүүрэн баяр байдаг лээ. Тэгвэл Наврозын баяр 2026 төвөмсийн томоохон арга хэмжээ 2026-ны 3 сарын 22-ны өдөр Дархан хотын найрамдал талбайд болох гэж байна. Үүнтэй холбоотой мэдээллийг одоо дэлгэрүүлэн танилцуулъя.
Урийн хавартай учран золгосны баяр Навризын баярыг энэ жил анхудаа Дархан хотын найрамдал талбайд Төвийн бүсийн 3 аймгийг хамруулан өргөн цар хүрээтэй зохион байгуулах гэж байна. Монгол Улсын их хурлын гишүүн Сангийн сайд Болдын жавхлан тэргүүтээ Төвийн бүсээ сонгогдсон улсын их хурлын гишүүд Дархан аймгийн Ацсаг даргын тамгын газар Казак Түмний төрийн бүс байгууллагуудтай хамтран 2026-оны 3 сарын 22-ны өдөр Дархан хотын залуучууд театрын урдах найрамдал талбайд зохион байгуулахаар инхүү бэлтгэл ажлаа хангаж байна. Төвийн бүсийн Дархан улс Сэлэн Төв аймгийн иргэдийн Казак Түмний өв соёл, ёс заншлыг хүндэтгэн дээдлэх, хамтдаа баярлан цэнгэх тус өдрөөр Казак Түмний уламжлалт золгох ёслол, үндэсний хувцастай жигсаал, урлагийн тоглолт, Казак үндэсний хоол хүнс, уламжлалт тоглоом наадам, гар урлалын үзэгслэн, мөн бүргэд морьт харваа зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд таныг хүлээж байна. Мөн хамгийн гоё Казак хувцасны шалгаруулалт, open mic, залуусын оролцоо гэд бүх насныхан зориулсан олон төрлийн үйл ажиллагаа болох юм а. Манай Дархан хот маань 1961 онд Ахтуу социалист 6 орн болон Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн илгээлтийн эзэдийн хүч оролцоогоор байгуулагдсан төвхтэй. За энэ ч утгаараа манай Дархан аймагт одоо нутаг нутгийн өв соёлыг тээсэн одоо газрын хүмүүс одоо ажиллаж амьдарч байгаа. За үүний нэг жишээ бол манай Дархан аймгийн маань 4 сумын одоо 3-т нь Казак иргэд ажиллаж амьдардаг. За тухайлбал одоо нийтдээ 6000 гаруй Казак иргэд байгаагийн 180 гаруй нь одоо Дархан сумд ажиллаж амьдарч байна. За мөн Шарын голд байна, Хонгорт байна. За үүнтэй холбогдуулан Дархан аймагта Навризын баярыг одоо тэмдэглэн өнгөрүүлэх энэ санаачлагыг одоо Монгол Улсын их хурлын гишүүн Сангийн сайдын ажлын албанаас санаачлан зохион байгуулж байна. За үүнийг бол аймгийн засаг даргын тамгын газрууд болон холбогдох байгууллагууд за сумдууд маань дэмжин ажиллаж байна. Ингээд бид 3 дугаар сарын 22-ны өдөр Навриз 2026 Төвийн бүсийн арга хэмжээг Дархан аймагта найрамдал талбайдаа өргөн дэлгэр зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Тэгэхээр энэ өдөр яг вэ гэхээр зэрэг манай Дархан аймагт ажиллаж амьдарч байгаа Казак иргэдээс гадна Төв Сэлэн аймагуудад ажиллаж амьдарч байгаа Казак иргэд маань бол бүх Казак үндэснийхээ өв соёлыг нийт дарханчуудад давал дэлгэн танилцуулах юм аа. Тэгэхээр гар урлалын бүтээлүүд за мөн одоо хоолны үзэсгэлэн худалдааг энэ үеэр зохион байгуулна. Тэгэхээр зэрэг дарханчууд маань 3 дугаар сарын 22 буюу одоо энэ амралтын өдрөөр найрамдал талбайг зорио ирээрээ. За 2009 онд аймгийн засаг дарга эрдэнэ хурлын даргад ер нь Дархан аймагт явж байгаа Навруз баярыг залуучууд театр дээр явуулаад энэ баярын концертээр нэг хүндгэлтэйгээр явуулж байвал энэ их зөв юм болох юм а гэсэн санал тавьж ирсэн. Яг тухайн үед энэ асуулт манд хэрэгж өг явсаар байгаад энэ жил Улсын их хурлын гишүүн Жавхлан Ахмаас Улсын их хурлын соёлын яамны сайд Дундурам аймгийн засаг даргын тамгын газрын дарга хөрөлчлөөн дарга нарт миний би Састалтайн бүргэдийн төрийн бүс байгууллагын зүгээс бас энэ хүсэлтэд уламжлал тавьсан. Үүнтэй зэрэгцээд Сангийн сайд Жавхлан сайдын ажлын албанаас яг энэ ажлыг санаачлаг гарч ирсэн учраас хоёр талдаа үйл ажиллагаа нэгдээд энэ асар том үйл ажиллагаа эхлэхээр бэлэн болж байна. Одоо яг миний зогсож байгаа талбай дээрээ Сэлэнг, Дархан, Шарингол, Хонгор гэх мэт газруудаас нэг 5-6 гэр баригдана. Мөн театрсан тоглол залууч театрын уран бүтээлчид бас энэ орон нутгийн ардын уран бүтээлчдийн нэгдсэн урлагийн зөвлөр болно. Казак үндэсний соёлыг сурталчлах, үндэсний спорт, тоглоом, наадгай, хөхбар, казгуар гэх мэт тоглоом, наадгайг үзүүлэх үзүүлбэрүүд бүргэдийн үзүүлбэр гэх мэт үндэсний соёлыг түгээсэн ийм үйл арга хэмжээнд өргөнөөр явагдах гэж байгаа. Энэ бол энэ Дархан аймгийн хэмжээнд төвийн бүсэд анхудаага зохиогдож байгаагаар онцлог. Наврузын талаар тоовчхон би тав хүнд бас хэлмээр байна. Өндөр насны хувьд би 84 нас хүрч байна. Анка зөвлөх холбоотой сахилгааны инженерийн мэргэжлээ төгсөөд ирсэн. Одоо 57 жил гарын мэнд Дарханд. Тэгэхээр дэш Наврузын баяр гэдэг манай улс өргөнөөр тэмдэглээд ирсэн. Булаг усыг сэвэрлж, усыг урсгуулах байгалийн талд маш их анхаарал тавьж ирсэн. Төв хамаатны улсууд нэгэндээ айлчилж одоо очиж тэр улсуудаа соолгож үндэсний юм сайхан хатав сайхаж ингээд ирсэн артмен бид нэр Наврузын баярыг энэ жил манай Дархан хотын залуучуудын талбай дээр өргөнөөр тэмдэглэхээр шийд гарсан. За энд гэр барин тэр гэрдээ бол Казак үндэсний одоо юу харуулсан үсгэлэн янз бүрийн одоо үзмэр юуд хийгдэн. За энэ дээр та бүхэн өөрийнхөө Казак үндэсний хувцас өмсөж баярлаж хөхтөө
олон түмнийг бүгдийг дагуулж хамруулахыг та бүхэндээ бас хүсэж байна. Энэ баяр бол маш өргөн хэмжээтэйгээр явагдах учраас та бүхэн онцгой анхаарч энэ төвийн бүсэд байгаа амьдарч байгаа казахын төсөнгүүд мөн одоо манай баян үлгүйд амьдарч байсан Монголын ястангууд бас л одоо зөвлөмөр байна. Та бүхэн бас ирээд энэ баяртаа хамт баярлаж хамт жаргаж манай төрөөс явуулж байгаа ажилд нь туслахыг та бүхний урьж байна. Монгол улсад оршин суугаа казах төмөн болон эрхэм хүндэт төвийн бүсийн иргэд та бүхнийг үндэсний өв соёл, ёс заншлаа сурталчлан таниулах Наурыз 2026 төвийн бүсийн арга хэмжээнд хүрэлцэн ирж хамтдаа тэмдэглэхийг урьж байна. Гэр бүл найз нөхдөдтэйгээ хүрэлцэн ирж Наурызын баяр уур амьсгалыг хамтдаа мэдэрцгээе. Үзэгч та бүхэндээ хөтөлбөрөөр өргөжлүүлэн үзүүлэх гэж байна. ДБС-ийн зэрэгдээс ирсэн гомдол саналыг хүлээн авч мэдээллийн тэнцвэрт байдлыг хангасан мэдээ сурвалжлагаа бэлтгэн ажилладаг билээ. Тэгвэл энэ удаа манай телевизэд хэрэглэгчидтэй ээлгүй дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлж авсад компанид гомдолтой байна. Бид тог цахилгаангууд 7 хоног байна. Өөрсдийн угсан нөх болон Усын цэцүүр хийгдсэн шийд рүү ус ороод дуудлага өглөө гэхэд тогоо таслуулсныхаа төлөө эрхэн хүн өөрсдөө уцаа гаргаж тогоо залгуулаа гэд байгааг ойлгохгүй байна хэмээн хандаж байна. Түрүү чин 7 хоногийн өдөр би ажиллаад хараа ирсэн чинь манай энэ одоо энэ хашаараа энэ шийтнээс нь даваад ингээд үерээ шар ус орж байгаа байхгүй. Тэгээд дуудлага өгсөн ч өө энэ нэр эртэлтэй байна гэд таслаа ичиж байгаа. Ойлгож байна. Таслахыг нь бол ойлгож угаасаа ингээд шийт рүү ус ороод ингээд хэрвээ дэлбэрж ийм болоод хамаа алга гэд юу асан боловч тэр ингээд нийт одоо 7 онцож байгаа байхгүй шийдэж өгөхгүй. Дээрээс нь эднийх намар ажил хийж байгаад ингээд манай яг шийтнээс өргөлчлүүлээ ингээд шууд ухаад одоо энэ ингээд тэр чигээр дүүр ингээд шар ус ороод хөлдсөн. Тэгээ ямар арга хэмжээ авах вэ гэсэн хэрэглэгч та усаа шавхаа гэсэн байхгүй. Тэгэхээр одоо манай нөхөр ингээд ирээд помпоор усын шавхаад ингээд одоо шийтний хэсэг маань ингээд усгүй болчлаа ийм болчлаа гэдээ дахиад дуудлага өгсөн чинь энэ ер нь эрсдэлтэйгээ тог залахгүй. Тэгээ одоо манайх яах вэ? Манайх ч одоо 31-р хороол чинь эко орол шүү дээ. Дан цахилгаанаар юмаа шийддэг. Бүх юмаа халаадаг ус мусны байлуур гэдэг чинь бүгдээрээ халаадаг болохоор одоо ингээ усгүй тоггүй байхаар чи хөлдөх эрсдэлтэй шүү дээ. Гэсэн чинь тэгвэл тэр цаана харагдж байгаа шийднээс тогоо аав гэдэг байхгүй. Хэрэглэгч ингээд одоо юм хийж байгаа гэмтэл гаргаад ингэсэн бол би шийдний тэр хүртэл утсан авахд бол би хамаа алга харилцалгаа хүлээмээр байна. Гэхдээ би одоо ингээд 2 сарын дараа ч юм уу сарын дараа энэ газар чинь гэсэд танах эднийх янзлах боломжтой гэдэг тийм хариулж байгаа байхгүй юу? Энд чинь шараагаа болчиход ямар ч асуудалгүй. Ойлголоо би тэр байгууллагч ойлгочлаа. Тэгвэл танах төр ингээд сар гарны хугацаанд ингээд танах тэгвэл төр ингээд 70-80 м явцас орох гэдэг байгаа. Тэгвэл тэрээ гаргаад өгчөөч. Бид нар ингээд ижлэхэн тог цахилгаанаар ажилладаг ийм байшингаа ингээд хэсэг чултгаа ингээд хөлдөөчгүй ингээд амьдрмаар анаа өргөлжлүүлээд ямар нэгэн гомдлохгүйгээр асуудлыг хоёр талаас нь хараад би ингээд ойлгочод байгаа байхгүй. Тэгэхэд тийм манах кабель гарах боломж байхгүй. За тэгвэл энэ шийт нь юм хонхор газар юм байна. Газрын релеферээ юм хонхор юм газар юм бол энэ шийтийг би хувь хүнийхээ зүгээр харахтаа шилжүүлж болдгоо мө гэх тийм санал тавьсан байхгүй юу? Тэгсэн чинь шилжиж болдгоо гэнэ яагаад гэвэл энэ нэгт улсын төсөө хөрөнгөөр хийгдсэн болохоор тэгээ дээрээс нь цаанаас аян бүр нэг газрын системд юм зургалт орцсон юутай байдаг болохоор энийг хамаагүй шилжиж хөдөлгөөн болдгоо. Тэгвэл дулаархаар энийг өндөрлчих юм байна шүү дээ. Өндөрлж болох юм байна ойлголаа. Тэгээ ингээд иймэрхүү асуудлаа төр зүрийн юм өсрөл 2 сарын хугацаанд шийдэх асуудал байгаа даахгүй. Өөртөө газараа ухаад энийгээ эргээгээ булчин надад ч асуудал байхгүй. Би тэрийг хувь хүнийхээ хувьд ойлголоо. Тэгвэл та нар ингээд төр 2 сарын хугацаанд ингээд утас гаргаж өгöd миний асуудлыг төр шийдээд өгчөөч. Тэгсэн чинь боломжгүй гэхээр нь би тэгвэл надад 40 одоо надад байгаа утас нь 40 м байгаад байна. Тэгсэн чинь холболт орох боломжгүй. Тэгэхээр чи ингээд би хувь хүнээс дахиад 70-80 м авахар чинь сая төгрөг. Чи хувь хүнд би ч одоо сар 500-600 мянган төгрөгийн цахилгаан төлдөг хүний хувьд тэр чинь бас асуудал лээстэй. Тэгээ тийм үднэс би тэгээ энийг шийдээд өгчөөч гэсэн чинь боломжгүй ингээд шийдэж өгөхгүй байгаад би айгу гомдолтой аваад. Та бас энэ 78 хоногийн хугацаанд одоо тухайн компани бүхий л албаны хүмүүстэй ярьж холбогцсон гэж ямар хүмүүстэй ярьж холбогдов. Тэгээ яг ямар одоо хариу юу нь хэлж юм. Би эхлээд өргөдөл бичгээ орсон байхгүй бичсэн. Тэгээ орох гэсэн чинь та гомдол хариуцсан мэрэгчлэн дээр болцчих гэж тэгсэн чинь шууд намайг хэрэглэгч өөртөө барагдаа. Та нар л өөртөө та нар ингээд тог цахилгаанд
өхөлөл бид нар хариуцлага хүлээхгүй би тэрийг ойлгож байна л та. Гэхдээ би гэмтэл гаргачаагүй. Ингээд танах ингээд намар ухцсан нөхөнд нь шар усны үеэр ороод ингэчээд байна шүү дээ. Байгалийн юм болчоод эн чинь байгалийн гамшигт ийм юмд ордгоо юм гэсэн чинь батлагдсан тохиолдолд гэж тийм өгүүлбэр хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би бүр гайхаад одоо би одоо шар усны үеийг батлаад авчрах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй би бүр яг тэрийг ойлгохгүй. Ерөөсөө тэр компани маань цэвэр одоо бүх зүйлийг иргэн одоо хэрэглэгч нь шийдэх хэрэгтэй ингэх хэрэгтэйгээд ерөөсөө олон оны хугацаанд хаягдчихсан л юм асуудал байгаад байна тий. Одоо та ер нь яг цаашдаа яа гэж бодож байна. Тэгэж олон хоног тав цахилгаан нөгөө байх өөрөө хэцүү. Ийм нөхцөл байдлаа шийдэхгүй байгаад хахаар хэцүү. Би одоо харин бүр уцраа ойлгох байхад байна. Ингээд тэгээ одоо энэ яг энэ одоо доотлын одоо инженерүүд нь ирж байгаа байхгүй. Тэгээд хамаагүй заалгачи. Та өнөхөр ингээд тогны асуудал ч байгаад ингээд хэрэг болоод байгаа бол заалгачи. Тэгээ хэрвээ ийм эрсдэл гарах юм бол хин даах юм бэ гэхээр ингээд ямар ч шийд хэлэхгүй байгаа. Ингэж байгаа байхгүй. Тэр усыг одоо ингээд энэ мөсч одоо ингээд дахиад дулаархаар хайлна шүү дээ. Тэгэхээр та ингээд помбыг аваад помбаар усаа шавхаад ээж чадах уу гэж байгаа байхгүй. Тэгээ нэг талдаа би одоо тоогоо залгуулсан чинь тэгэл тэр усаа шавхаал байж шүү дээ өдөр болгон. Тэгээ ямар нэг эрсдэл гарвал яах юм бэ? Тэр үед яах юм гэхээр баг нөө хэрэглэгч та залгуулна гэсэн болохоор та өөрөө хариуцлага хүлээн шүү гэдэг тийм хандлагатай юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Тэгээд тийм хандлага гараад байгаа болохоор би за тэгвэл ханах ингээд төр зурын чинь дулаараад энэ газар чинь танаа ухсан газар шийдэгч юм байна. Манай шийдний хэсэгч усан шийдэгч юм байна. Тийм бол төр арга хэмжээг аваад өгчөөч гэхээр авч өгч чадахгүй. Ийм дүгнэлт гаргаад байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор би айгүй гомдолтой аваад бичиг цаасаар явуул ингээл нэг нэгэд амжигдал эн чинь шийдэгдээд ингээд явчих юм байна да. Тэгэхээр 7 хоног харахад ингээд залгуул болвол тоггүй амьдрал эрсдэл үүсвэл үүс гэж байгаа юм шиг. Тийм хандлагатай байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй одоо бүр сүултээ. Уул нь би одоо ингээд өсөрч очиод хэрүүл хийгээд ингээд явсан юм надад алга би ингээд нөхцөл байдлаа ингээ болж байна. Тий ингээл тайлбарлаад ийм талаас нь харчих болохгүй мó гэд ингээд тэр талаас нь харж болохгүй байгаа байхгүй юу. Удирдах та бүхэндээ яг энэ дархан сэлгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани хэрэглэгч иргэний гомдлыг хэрхэн яаж шийдвэрлэх юм бэ? Энэ компани яагаад эдгээр иргэдэд ингэж хандаад байгаа юм бэ гэдэг дээр бид та бүхэн тус компани албаны хүмүүс тодруулга авч үргэлжлүүлэх хүрэх болно. Удирдах та бүхэндээ Дархан хотын 31 дугаар хороолт дох одоо нэгэн иргэний буюу тухайн айл өрхийн гомдол саналыг хүргэсэн бол одоо мэдээллийн тэнцвэрт байдлыг мэдээж хадгалах үүднээс Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани албаны хүнтэй уулзаад байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр тухайн иргэний хэлж байгаагаар бол танай компани зүгээс намар 9 сард бол ийм газар ухсан, кабель татсан. Гэвч одоо тэрийг эргээ ТV нөхцөл байдалд нь оруулаагүй тэр чигт нь хаяа авчихсан. Дээрээс нь ингээд шар усны үер болоод шар усны үер болсон ингээд илт мэдэгдэж байхад үүнийгээ баталгаа нотлохоотойгоор одоо юу гэдэг те баталж нотолсны үндсэн дээр бол арга хэмжээ авна гэсэн зүйл ярьсан гэж байна. За танай компани зүгээс ямар тайлбар өгөх вэ? Тэр 31 дугаар хорооллын ТП 97 сэжилтээ 17 дугаар хайрцагтыг бол манай компани 2023 онд улсын хөрөнгө оруулалтаар хийсний дараа бол хүлээж авсан байгаа. Тухайн шийдэн дээр бол шар усны үеэр ороод тэр айлын хашааны яг хажууд байгаа шийдлэл байгаа л да. Тэгээд тэр хашаанд бол тэр шар усны ус нь бол хашигта тэр шийдэн дээр бол ус орсон байгаа. Тэрийг уг нь айлууд нь хийсэн. Тэгээд тэр хашаагаас итлээ тэр доошоо ус орсох арга хэмжээг аваач гэхэд бол тэр айл бол тэгж хашаагаараа бид нар ус урсахгүй гэдэг. Тэгээд тэр шийд бол усанд тавцсан байгаа л да. Нэг усын цор хийгцэн гэдэг байгаа газар шорины ажил хийгээд нөхөхсөн гэж байгаа шүү дээ. Кабель татах зорилгоор. Тэр нь ягаад эргээ хэвийн нөхцөл байдалд ороогүй тэр чигтээ байгаа юм бол өглөөхөн биднийг очиход бол нөхцөл байдлыг тэгж харагдчихсан. Тэр юу 23 онд л хүлээж авсан. Тэрнээс биш манайх бол тийшээ бол ямар ч газар шорины ажил хийгдэггүй дээ. Тийм ажил хийгдэггүй. Тэр бол зүгээр хэрэглэгч нар өөрсдөө кабелаар тэр шийднээс тижил авах зорилгоор газар ухаж байгаад орхисон. Тийм л хүрд кабель байгаа. Кабелийн шууд байгаа л та. Тэгэхээр тухайн иргэн минь тодорхой зүйлийг хүлээгээд байгаа юм байлаа л да. Тэгэхээр танай зүгээс яг эцсийн байдлаар ямар хариу өгж байгаа гэсэн үг вэ? Тэр хэрэглэгчийг бол тэр хажуудлын хайрцагнаас бол өөрсдөө кабелаа гаргаж чаа тэгээд тийшээ бол кабелд натаад тэр тоолуур автоматын шилжүүлээд холболттой чиг гэсэн боловч тэр хэрэглэгч бол өөрсдөө кабелаа бэлтгэхгүй л байгаа л да.
За нэг юм байна. Мэдээж одоо Дархан хотод маань шинээр юм амны орон сууц хороолуу. За шинээр одоо маш олон хотгон хороолууд байгуулагдаж шүү дээ. Тэгэхээр мэдээж бол тухайн айл өрх мань мэдээж хамгийн нэмтрүүн цахилгааны одоо шийтээ шугамаар татж байгаа шүү дээ. Тэгээ ингээд анхдагч байдлаар ингээд нүдэн барамжаагаар харахад ер нь үер ороод ирэх боломжтой хэсэгт яг юм цахилгааны шиит нь харагдаад байгаа байхгүй юу? Анхнаасаа танах энийг зөв төлөвлөлтөөр эрсдлийг тооцож байрлуулдаг юм уу? Энэ дээр ямар тайлбар өгөх вэ? Тухайн ажил бол угсаа яг юуны ажлын зургийн дагуу гүйцэтгсэн баг. Тэр ямар газар шийт суйрлуулах тэрийг бол ажлын зургийн дагуу хийж зураг нь зөв зурагчсан уу гэдэг дээрээс эргэлзээтэй л харагдаж байна л да. Тэрийг бол тэр зураг төсөв зохиосон хүмүүс л тэрний дагуу тэр гүйцэтгэж компани хийж гүйцэтгсэн баг л да. Танай компани дотоод дүрм журам за дээрээс нь энэ холбогдох цахилгаан эрчим хүчний олон хууль дүрм журам захирагдаж ажилладаг бах те. Хуулиндаа ер нь энэ тохиолдолд яаж шийдвэрлэн гэж заасан байдаг юм бол? За тухайн шийт бол манай компани эзэмшлийн шийт байгаа. Тэрнээс гарсан гараад тэр тоолгоор хэрэглэгчийн кабель бол нөгөө эзэмшлийн заагаараа явж байгаа л да. Яг тухайн иргэн маань анх тэр одоо те хаус байшингаа барихтаа танаа тэр шийднээс авнаа гэд яг тэр шийднээс авнаа гэд ингээд гэрээндээ заасан байгаа шүү дээ. Гэтэл тэр шийд чинь стандартын шаардлага хангахгүй байршилд анханасаа зураг нь буруу зурагдсан байршил байснаас болоод тэр гэр маань хохирчоод байна шүү дээ те. Хавруулаа, шар усны өр болоо, байгалийн юм дахин давтагдчих хүчин зүйл болцсон. Тэгвэл танах тэрийг анханасаа зөв зураг төслийн дагуу байрлуулаагүйс болоод тухайн иргэн заавал яагаад өөрөөсөө тэгээ сая гарын төгрөг гаргаж заавал хажуудлын шийднээс авах хэрэгтэй юм бэ гэдгийг зүйлэл иргэн хэлээд байгаа. Уг нь бол танахаас анханасаа буруу газар төлөвлөсөн учраас танахаас кабелийг нь шийдээд цахилгаан эрчим хүчтэй холбох боломжгүй мүү гэдгийг л яриад байгаа. Та энэ дээр яг тодорхой хариулт өгч өгдөг үү? Тэр тухайн шийдийг бол манайх тэгж иш чин тийм зөв тийм гэрээ хүлээг өгөлтэй. Тэгэд гол нь тэр айлын хашаан тэр шар усны үер ус хоримтлогдоод байгаа нь бол тэр айлууд бол тэр доошо усаалт урсах тийм л арга хэмжээ авах шаардлагатай болчиход байгаа. Тэрнээс одоо тэр чинь яг ийм хонхор газар шийдэл болчиход байгаа шүү дээ. Тэрийг бол манай компанид гэж ийш нь тэр усгүй газар руу ч юм уу өөр газар руу тийм шилжүүлэх тийм гэрээ байхгүй. Одоо дахиад нэг зүйлийг асуух гэсэн. Танай компаниас ингээд засварын хүмүүс ирээд дуудлагын дагуу ажиллаад явахдаа тогоо залгуул залгуулчих өө. Ямар эрсдэл үүсэх нь бараг л биднэрт хамаагүй гэсэн ийм өнгө аясыг илэрхийлсэн гэж хэрэглэгч хэлээд байгаа байхгүй. Ингэж болдго юм уу? Мэдээж улаан цай шар усны өр ороод ирчихсэн байхад цахилгаан залхна гэдэг чинь өөрөө хасар том цахилгааны ийм эрсдлийг үүсгэн штэ тий. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ та бүхэн? Гэхдээ тухайн шийтэнд үзлэг хийсэн хүн бол тэр шийднийхээ байдлыг үзээд тийм шийдвэр гаргасан байна л да. Тий. Тэр цаашаа бол хэрэглэгчийн кабелийн байдалд бол яг ер нь боломжтой бол тийм юу өгсөн байна. Хариу өгсөн байна. Бид нар бол яг Дархан сэлгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанид хандсан. За хэвлийн төлөөлөгчд нь хандаад, ерөнхий инженерт нь хандаад бидэрт бол компаниасаа тайлбар өгөөч гэж хэлсэн. Тайлбар өгж байгаа хүмүүс нь бол яг та аль засвар албаны хүн бэ? Дээрээс нь яг тэр айлдаа бол очиж та нөхцөлөлийг хараагүй юм тийм ээ. Манай мончорууд бол үзлэг хийсэн байгаа. Шуургай ажиллагааны хүмүүс бол очижсэн байгаа. Би бол өөрөө очиж үзээгүй тий. Гэхдээ би бол зураг мөрөг бичлэг дээр үзсэн. Би ашигт цэвэр албаны мастер Бадрал гэдэг юм. Яг өнөөдөр өглөөний нөхцөлийг бол та бол хараагүй юм ба штэ өөрөө. Тий. За баярлалаа. За ингээд үзэгч та бүхэндээ мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Дархан сэлгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компаниас тодорхойлох мэдээлэл авлаа. За тус компани хэлж байгаагаар бол за тухайн иргэдийн тийм ээ үүссэн нөхцөл байдал дээр бид нар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй за тухайн иргэд өөрсдөө кабель татах ёстой гэсэн байр суурийг бол илэрхийлж байгааг та бүхэндээ товчлон мэдээллээ. Үзэгч та бүхэндээ орон нутгийн чанартай мэдээлэл танилцууллаа. Харин одоо энэ зэгт Дархан улс илэн төв аймагуудын цаг агаарын мэдээллийг танилцуулъя.
Орой бүр үзэгчдтэй зориулсан бэлтгэн үзүүлдэг төвөмбөсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар энэ дөрөв өндөрлөж байна. Хөтөлбөрийн сонгуун утсан үзэгчдтэй баярлалаа. Маргааш энэ цагта эргүүлзье баяртай үзэгчтэй.